манай өмнөд хөрш бүгд найрамдах хятад ард улс түүхээ хэрхэн зөв аргачлаар бичдэг тухай та бүхэндээ төлөвлөе. Юу гэхээр дунд орны түүхчид түүхээ хань үндэстний түүхээр бичдэг. Хань үндэстний түүхэн дээр суурилсан төрүүд гэж түүхээ бичдэг юм аа. За ярэ хань төр үүссэн хүн амын дийлэх нь хань үндэстэн, гурван хаант улсын үед бол хань үндэстэн, Чин улсын үед бол хань үндэстэн, Умард ба өмнөд улсын үед бол хань үндэстэн, Сүү төрийн үед бол хань үндэстэн, Тан төрийн үед бол хань үндэстэн, Таван төрөө 10 хаант улсын үед бол хань үндэстэн, Сүн улсын үед бол хань үндэстэн, Юан төрийн үед бол Юан төрийн хүн ам бол 77 саяас 90 сая хүрсэн байгаа. Тэгээ хүн амын дийлэнх нь бол хань үндэстэн, Мин төрийн үед бол хань үндэстэн хүн ам нь, Манчин бол хань үндэстэн, бүгд найрамдах хятад ард улсын үед бол хань үндэстэн байгаа. Тэгээд бүгд найрамдах хятад ард улс сүүлдээ бол хамтаар цэцэглэх улс гэдэг ухтун гаргаж ирсэн байгаамаа. Тэгэхээр энэ чи хамгийн чухал нь юу вэ гэхээр яг Оросын холбооны улс шиг. Оросын холбооны улсын түүх бол өнөөгийн Орос улсын бичиж байгаа түүх бол Орос ард түмэн дээр суурилдаг. Манай өмнөд хөршийн түүх бол хань үндсэн дээр суурилдаг. Хань ард түмэн дээр суурилдаг юм байна. Энэ бол түүх бичлэгийн хамгийн зөв бөгөөд хамгийн үнэн аргачлал байна.